Өлөө цэгмэн сайтын уншигч үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргье. Гээд намайг Бэндэрягийн Октябрь гэдэг дуурийн дуучин мэрэгжилтэй Увс аймгийн Бөхмөрөн суманд төрж өссөн 2005 оноос соёлын урлагийн их сургуулийн дуурийн дулаачин ангид элсэн орж дуурийн дуучин мэрэгчлэр Монгол Улсын гавьяа жүжигчин дэд профессор Найдалмаа багшийнхаа удирдлаганд ор 5 жил суралцж одоо энэ дуучин мэрэгчлийг эзэмшсэн хүн байна. Би 2023 оны 4 сарын 28-нд анхныхаа бие даасан тоглолтыг UB Pulse-ийн концерт их тангимд тоглох гэж байна. За тэгээд анхны тоглолт гэдгээрээ бол маш их эндээс бас их туршлагыг олж авч байна. Би энэ тоглолтоо аваад урсан гэж нэрлэж байгаа юм болохоор энэ аваад урсан гэдэг дууг маань болохоор миний үеэл ах соёлын тэргүүний ажилтан хүчмийн зохиолч Бямж аав гэдэг хүн зохиосон. Бас миний аав тийм дурсгаас аргагүй тийм сайхан хүн байсан л да. Тэгээд Бэндэря гэдэг сумын заан суман даагуур 4-5 төрөлдсөн уран дархан хийдэг урлагийн их авьяастай аккордеон баян хуур хөгжим тоглодог тийм сайхан аавын үргэлжлэл болохоор би бас тоглолтынхаа анхны тоглолтоос аваад турсан гэж нэрлэж байгаамаа. Айдуу намуу дуу тань чихнээ сонсогдно босоод ирэх чивштэй. Тэгээд энэ дууны үг чигээр маш их гоё хүний тэр зүрх сэтгэл рүү чиглэсэн тийм айхтар өгтэй тоглолтоо. Тэгээд аялгуун зохицсон. Тэгээд ийм хүчин зүйлүүдээс болоод аваад турсан дуу маань бас хүмүүст их сайхан хүрж явсан л да. Аав таныхаа уучин ухааныг хөөн өвлөж алдар нэрийг тань хүмүүст дуурсгаж явах үедэн амгалан тайван царай тань нүднээ тодорсоор айдуу нам дуу тань чихнээ сонсогдно босоод ирэх чивштэй минь бодлогогүй мөхөгээ зэмлэгч биштэй та. Аваад урсан дууг хэн сайн дуулах вэ гэд дууныхаа уралдааныг сарын өмнө зарласан. Тэгээд маш олон авьяастай оролцогчид оролцож бичлэгээ ирүүлсэн. Тэгээд уралдаан бол маш чансаатай болсон гэж би бодож байгаа. Тэгээд уралдааны дүн бол гарцсан байгаа. Энэ дашрамд бол бас уралдаанд оролцсон нийт оролцогчдоо бүгдд нь маш их миний зүгээс баярлсан шүү гэдгээ бас хэлмээр байна. Та нар бол маш чансаатай, маш их сэтгэл зүрх гаргаж оролцсон шүү. Та бүхэндээ маш их баярлалаа. Сайхан ааваа их л өгүүлэх юм да. Би өөрөө аав болж ижил аавыгаа илүү ихээр ойлгож эхэлсэнтэй. Аав бит хоёр бол бараг л найз үуч хамбал байсан л та. За миний тоглолтын онцлог гэвэл тоглолт нь маань Анир pop оркестр бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байгаа. Оркестртаа дуулах бол миний мөрөөдөл. Тэгээд би тэр тусмаа би намрын дурсамж тэгэл энэ үйлэн цэнгэр хангаа энэ хуучны сайхан дуунууд өөрөө зохиосон намар гэдэг Монгол Улсын гавьяа жүжигчин Жавхлан ах юм байна. Аав Самангайн шүлэг намар гэдэг дууга оркестрт дуулна. Миний багш соёлын урлагийн их сургуулийн ангийн багш Үлзий Баяр багшийнхаа зохиож өгсөн ухаарлын дуу гэдэг шинэ дуу байгаа. За тэгээд ер нь бол их сонирхолтой тоглолт болно гэж би бодож байгаа. Ер нь бол ингээд гэр бүлдээ бол ингээд урлагийн хүмүүс бол бас одоо ялангуяа ингээд тоглолт Монголдоо ийм үед бол бас
тэр болгон анхаарал хандуулаад чаддгүй. Тэгээд энэ бол одоо ачааг бол тэгэл эхнэр маань, хань маань ингээд одоо үрж одоо намайг одоо ингээд гэрүүллийн одоо тийм юу гэдгийг одоо тий аар сарах ажлаас ингэж чөлөөлж одоо гол зорилгоогоо ингэж чиглэх тэр боломжийг ингээд дандаа олгодог. Тэгээд энэ дашрамд бас хандаа бас баярлж талгаж би бас илэрхийлмээр байна. Бас хайртай шүү гэж хэлмээр. Очин Бендриагийн Октябрийн Ава дурсан уран бүтээлийн анхны тоглолт 2023 оны 4-р сарын 28-нд UB Palace-ын концертын их танхимд 19 цагаас тоглоно.